Өмнөх бичлэгтээ 200 лайк зүглүүл чадсан тул part 2 хийхээр болсон. За ингээд бичлэгтээ орцгоё. Алны ав болох Роден түнд хэн мэдэн онцгой авьяастай бол нийгмийн зиндаанаас дээш гарч чадна. Мөн үүнд маш их өрсөлдөөн байдаг гэж хэлэхэд Алны энэ сүүлчийн үгэнд сонирхож асуухад Роден интернет байдаггүй учраас хүмүүс уйтгар тайлахын тулд өөр зугаа цэнгэл хийдэг гэж тайлбарлана. Харин жирэмсэлтээс хамгаалах арга хараахан зохиогдоогүй тул тэр зугаа цэнгэл нь олон хүүхэд төрөхөд хүргэдэг. Энэ жил 5 нас хүрч буй хүүхдүүд маш олон бөгөөд тэдний дунд Аалн бузан түүний хамгийн сайн найз Крина багтана. Крина мөн аавтайгаа хамт тосгон руу явж байгаа. Удалгүй тэд энгийн иргэд амьдардаг асар том тосгонд хурч ирнэ. Крина сэлэмчин болж сэрхийг хүсдэг бөгөөд ингэснэр рийцэр болох мөрөөдөлд. Харин Аалн тосхон өөрсдийнхөөс нь хамаагүй баян чинэлэг байгаад л анхаарна. Тэр энэ тосхны энгийн иргэд цэвэр цэмцгэр хөвцөсөлсөн байдал нь сайн гэдгийг анзаарч тэдэнтэй харьцуулахад Хариат хүмүүс орон гэргүй архичид шиг харагдаж байгаад гайхна. Хариат болон энгийн иргэдийг нэг дор үнэлгээний ёслолд оруулж байгаад тэр ихэд гайхсан ч энэ тосхонд хинч Хариатуудад дүргүй байгааг эрт харж чадна. Удалгүй тэд сүмд хурж ирэхэд тахилч нар хүүхдүүд болон эцэг эхчүүдийг ухтан авч бурхтыг энэ ертөнцид ирэхэд нь бүх хүүхдэд тэгш боломж олгодог гэж хэлнэ. Тэд улсынхаа томогт баадруудын талаар ярьж тэдний зарим нь Хариатаар төрсэн байсан гэдгийг онцолно. Энэ үед Аалны нийгмийн анги ба дүрийн ангиуд энэ тоглоомд хэрхэн уялдаж байгааг эцэст нь ойгоно. Дараа нь тахилч нар бүгдийг дотгошоруулж тахилын ширээний өмнө жагсооно. Аалн бүтээлийн бурхан Элмиягийн хөшөөг харна. Энэ бурхан түүнд нөгөөдөр захиа илгээсэн билээ. Дараа нь тахилч нар ёслыг эхлүүлэхээр тосхны ахсагчийг хүүтэн дуудаж гаргана. Хүүд болор бөмбөгөн дээр гараа тавихыг хэлэхэд түүний үзүүлэлтүүд ард байгаа хар чулуун дээр гарч ирнэ. Шар үстэй аяг шиг засалтгэр хүү айдастайгаар гараа болор бөмбөгөнд ойр тулахад Аалн өгөрийн гримуарт харж байсан шиг бүх үзүүлэлт нь ил гарна. Түүний бүх үзүүлэлт дунджаас доогуурч оюун ухаан аз хоёр нь сайн бөгөөд худалдаачин болох авьяастай байв. Аав нь үүнд маш их баярлаж Аалн юунд ингэтлээ баярлаад байгааг ойлгохгүй байна. Гримуар нь гарч ирнэ хүн бүр авьяастай байдаггүй гэдгийг тайлбарлаж Аалн ер нь авьяастай байх өөрөө том амжилт гэдгийг ойлгоно. Тэр өөрийн гримуарыг өөрөөс нь хинч харж чадахгүй байгаад баярлаж гөгжүүлэгчдийг ийм боломж хийсэнд нь магтана. Үүний дараа бусад хүүхдүүд үнэлгээнд орж эхэлнэ. Нэг азгүй хүү огт авьяасгүй гарч ирэхэд аав нь түүнийг тэрвэрнэ. Харин би шалгалтад унахад аав минь намайг орхисон шүү дээ гэж Аалн дотроо бодно. Дараагийн хүү сух хэрэглэгчийн авьяастай гарч ирж өнөөдрийн анхны А зэрэглэлийн үзүүлэлтийг авна. Ингээд бүх хүүхдүүд үнэлгээнд орж дуусахад хамгийн сүүлд Крина Аалн хой үлдэнэ. Тахилч нар эмэгтэйчүүдийг төрүүлж оруулах ёстой гэсэн дүрмээр Кринаг дуудана. Тэр баярлан гүйж очоод араа болор бөмбөгөнд ойр тулмагц хурц гэрэл цацарна. Түүний үзүүлэлтүүд чулуун дээр гарч ирэхэд тахилч нар алмаарна. Крина сэлэмний ноён авьяастай Си зэрэглэлийн дайралтын хүчтэй байв. Аав нь охиноо гэр бүлээ Хариатын амьдралаас гаргана гэдэгт туйлын баярлана. Аав нь адуул яагаад Крина ийм хүчтэй байдгийг ойлгоно. Эцэст нь Аалны ээлж ирэхэд болор бомбог сулхан гэрэлтэд унтраж дараа нь Кринагаас ч илүү хурц гэрэл дэлбэрнэ. Аалн эцэг их нь өөрийнгийн ямар мундаг болохыг мэднэ гэж баярлана. Гэвч аав нь уншиж чаддаггүй тул тахилч нар руу харна. Тахилч нар гүнигтэйгээр түүний хүү огт авьяасгүй гэж хэлэхэд Аалн энийг AI гэж дотроо хараана. Тэр гүйж очоод чулуун дээрхийг харахад бүх үзүүлэлт нь И зэрэглэлтэй. Авьяас нь ямар нэг барик код шиг зүйл байв. Аалн ийм чухал зүйл дээр бичгийн алдаа хийсэн гэж хөгжүүлэгчдийг харааж эхэлнэ. Гэтэл аав нь мөрөн дээр нь зөөлөн гараа тавьж гэртээ харъя гэж хэлнэ. Эцэг их нь хүүгээ авьяасгүй гэдгийг хүлээн зөвшөөрч энэ нь том асуудал биш, тэд үргэлж бахархна гэдгээ хэлнэ. Аалн ядууч гисэн ийм халуун дулаан гэр бүл төрсөндөө баярлана. Тэр шөнө өөрийн үзүүлэлтүүдийг тамийн хүндрэл гурим сонгосон тул И зэрэглэлд барж байгаа байх гэж бодно. Бусад нь ийм байдалд шантрах магадгүй ч Аалн харин ч улам догдлож өөрийнгийн уйлуултлаа хэцүү тоглоом тоглохыг хүсэж байна гэж бодно. Гэсэн ч авьяас багнаад гарсан текстийн алдааг мартайлы тул хөгжүүлэгчдэд муу үнэлгээ бичихээр шийднэ. Дараагийн өдөр Аалн эцэг ихтэйгээ Кринагийн дучход аав нь ямар ч шалтгаангүй ууртай байгааг анзаарна. Кринагийн эцэг эхийн зохион байгуулсан баярч тэр гундуухан Матилдач түүнд дургүйцээж байгаа нь харагдаж байна.
Тэд бие биедэндээ ёжтой харьцсаар л Роден Жерард хоёр хүүхэд шиг ажиллахаа болж охиныхоо гайхамшигтай авьяасыг тэмдэглэгээ гэж хэлнэ. Жерард үүн дуурлан гэр бүлийн холбоог тасална гэж хэлсний дараа ингэж яаж зүрхэлж хэлдэг вэ гэж асууна. Бүгд гайхаж Роден Кринагийн онцгой авьяас түүнийг нэг өдөр язгууртан болгож чадна гэж тайлбарлана. Тэр Жерард ядуу харьяаттай нөхөрлөхө болж дээдсийн хүрээтэй холбоо тогтоо гэж зөвлөнө. Аав нь найздаа хүсээгүй тус хүргэх гэж байгааг ойгоно. Хоёроор Родены хувья хийсгэнэ өөрийгөө золиослсон мэт шийдвэр талаар ярилцаж аав нь зодон дэгдэхээс айна. Тэр Кринад тэднийг зогсоохыг хэлэхэд Крина модон сэлмээ суглана. Аз болохт ээжүүд нь оролцож хоёр эрийг салгана. Аав нь Матильдаас Роден Жерард хоёр байнга ингэж маргаалддаг вэ гэж асуухад тэд өмнө нь Гоку Вижита шиг байсан ч аав болоходхон дараа кайвширсан. Матильда тэд дөрвөлээ нэг тосхонд өссөн хүүхэд насны найзууд байсан гэж тайлбарлана. Шин тосхон байгуулагдана гэхэд тэд сайн дураараа явж сойрсож хамт тэрээр нэг нэгнийхөө дэргэд байшингаа зэрэг барьсанаж. Өнгөрснөө дурсах нь Роден Жерард хоёрын маргааныг мартуулж тэд архиун найрлахаар шийднэ. Дараагийн өдөр Жерард ажиллаж байхад хэн нэгэн Рицрүүд Кринаг ирж ирснийг хэлнэ. Тэр яран гэртээ очиход энгийн иргэдийн тосхонд олон хүн цугларсан байв. Тэдний дунд сүх хэрэглэгч хүүч байлаа. Тэр аалн руу уурван авьяасгүй ялагт чинь энд байх ёсгүй гэж хэлнэ. Крина аалныг өмөрч тэр маш хүчтэй гэж хэлэхэд хүү итгэхгүй хуруугаараа зааж эхэлнэ. Крина бараг хурууг нь хайд шахад аав нь түүнийг татаж зогсооно. Тэр үед тусганы ахлагч бүгдийг дуугүй байхыг шаардаж Рицрүүд ирснийг зарлана. Хүмүүс зам тавин сэлэмний масчээр Зенов тэргүүлтэй Рицрүүд орж ирнэ. Крина жинхэнэ Рицрүүдтэй хуйлгав гэж догдолж байхад Зенов эхлээд тусганы ахлагчийг дуудаж богнохон ярианы дараа аяга засалттай хүүний аав Крина Жерард хоёрыг дуудахад тэд гүйж очно. Аал нь 3 жилийн өмнө тэд хамтдаа Рицер вурж тоглож байсыг дурсаж удаа Крина жинхэнэ Рицер бодохоор яв магадгүйг бадууд салах ёсны гүнигтэй мэдрэмж төрнө. Гэвч Жерард ахмадын санал болгож байгаа зүйлд дургуйцаж Крина дөнгөж 5хан настай жинхэнэ сэлэм барьж үзээгүй тул санал болгож байгаа шалгалтад тэнцэхгүй гэж хэлнэ. Харин Зенов сэлэмний ноён авьяастай бол ялалтан зүй ёсны хэрэг гэж хариулж бүр Жерард язгууртнуудыг хуурахын тулд охиныхоо авьяасыг худлаа мэдүүрсэн гэж буруутгана. Жерард тайлбарлах уралдаж ахмад бэлтгэлийг эхлүүлэхээр тушаана. Жерард гуйхад Зенов үнэлгээний шалгалтад худлаа мэдүүлсэн нь цаазаар ялтай гэмт хэрэг тул баталгаанжуулах хэрэгтэй гэж хэлээд тулааныг зарлана. Жерард ухнан бэлэнгүй гэж өршөөг нь гуйхад чадвараа баталж чадахгүй бол бүх гэр бүл нь ухна гэж мэдэгдэнэ. Аал нь энийг шудрахгүй гэж бодно. Гэтэл Крина сэлэм авж ирснийг хараад алмайр нь сэлэм ашиглаж болно гэдгийг мэдмэгц тулаандах гэж төвшөөрнө. Ингээд тосхны хүмүүс Крина болон жад хэрэглэгч дэд ахмадын тулааныг тойрон цугларна. Крина өөрөөс нь өндөр сэлмэ барын дайрна. Дэд ахмад 50 царайтайгаар түүний довтлогыг хаана. Крина ингэж сөвж байгаад бүгд гайхад аал нь тэд 3 жил хамт бэлдсэн болохоор хэвийн гэж бодно. Гэвч бодит Рицертэй тулалдахад туршлага дутна гэж санаа зовно. Яг энэ үед дэд ахмад Ла довтлож Кринаг ухраана. Тэр даруй сэрэн дайрахад Ла хамгаалж сэлэмнийг утхан оронд өшигдэн хананд шиднэ. Жерард уурлан дайрах гэд Рицерүүд түүнийг барина. Аал нь аавч мөн баригдаж аал нь насанд хүрсэнтэй тулалдах нь дэндүү гэж бодно. Крина газар дунахч гинэт босох цөнхөр аавра түүнийг бүрхэн. Ла түүний нэмэлт дурай чадвар идэвсийн ойзгон сандарч Крина ямар ч бодлгүй хүйтэн дээрээ дайрна. Тэр ширүүн дайралтаар дэд ахмадыг шахаж эцэст нь хүчтэй цохлоор түүний сэлмийг хугална. Зенов тулаан дуусныг зарлахад Крина боглохон болсон сэтгэл дутуур үлдэнэ. Тэр Лад баярлалаа гэж хэлээд нас өндөрч нилээд хүчтэй юм байна гэж хэлэхэд Ла дөнгөж 24 настай болохоор сэтгэлд нь хүрнэ. Тэр ялалтаа хүлээн зөвшөөрч тусган даяараа баярлан алга ташина. Жерард охин нь эсэн мэнд байгаад тайвширж маш их бахархна. Роден ааланч мөн надил мэдэрнэ. Зенов Кринаг магтаж өмнөх бүдүүлэг авирта үүчил гоохын ирээдүйн талаар ярихыг хүснэ гэж Жерард сэжигсэн хэвээрч найзуудтайгаа хамт эргэж хэлэхэд зөвшөөрнө. Тэд тусганы ахлагчийн герт ширээ тойрон сүүн. Сүх хэрэглэгч хүү бас аав нь байна. Аал нь өөрийгөө сэлэмний ноёны сүүдэрт дарагдахгүй байхыг хүснэ. Зенов 3 жилийн өмнө нэг барууны хүү сэлэмний ноён гэж гарч ирээд дахин үнэлэхэд жирийн сэлэмчин байсан олон язгуурт нь худлаа мэдүүлсэн байсан тул өндөр эрсдэлтэй авьяасыг заал шалгадаг болсон тухай тайлбарлаж Жерардаас дахин өөчлөлгүйн. Жерард айзгууж өөрийг нь тавина.
Зенов Гринаг олон 10-наас хүртэл нь одоогийн шиг нь өсгөж дараа нь академид оруулж хаанд шууд үйлчлэх рицер болгохыг санал болгоно. Сүх хэрэглэгч хүү бас академид орж рицер болж болох вэ гэж асуухад Зенов зөвшөөрж багш илгээнэ гэж хэлнэ. Аалн Жимс хулгал идэж байхад Крина хамт академид явна гэж хэлэхэд нөгөө хүү авьяасгүй тэнэгдүүд өрөхгүй гэж дахин маргалдана. Зенов Аалныг сонирхож Жерард үүнийг Роденто танилцуулна. Ахмад Родент хүндэтгэл үзүүлж бүсийн баруун өвлийн улиралд эдний ангийн гагаргийн махан дуртай Роденыг ангийн шилдэг гэдгийг сонссон гэж магтана. Аалны аавыгаа үнэхээр мундаг байгааг ойлгоно. Гэртээ харих замд Роден жирийн харьяатч шаргүй хөдөлмөрлөв хүлээн зөвшөөрөгдөнө гэж хэлж Аалныг өөрөөрөө бахархаж хөдөлмөрлөхийг уриална. Аалн хулгалсан Жимсээ гаргаж үзүүлэхэд Роденч бас хэдийх хулгалсан найж үнэхээр аавынхаа цустай байдгаа батална. Ингээд энэ удаагийн дугаар дуусаж байгаа тул лайк болон subscribe дарснаар дараагийн бичлэгийг хурдан оруулна.